За та бүхэн бол мэдж байгаа одоо энэ төрийн энэ том хулгаануудыг зүгээр бид нэр карманы хулгай мэтэр хүлээж авдаг болчих. Ийм энгийн үзэгдэл болоод хуурцсан. Анх 60 тэрбум гээд бид нар яаж илаа? Ямар хүчтэй хүлээж авч илаа? Гэтэл нөгөө 60 тэрбум хэрэгэн тэгээ замхраад албасан. За сүүлд нь яасан? Жидүүгээд нөгөө их хурлын гишүүд нь нийлж хагаад энэ бизнес эрхлэгчдийн боломжийг хулгайлсан шүү дээ. Бүлэглээд. За сүүлд нь бас нүүрсний хулгай гэж бас гараад ирсэн. 3 шатны шүүхээр бүр зохион байгуулалтаа бүлэглийн хэлбэрээр хулгай хийсэн гэл аюул сайхан шоронд суусан. Өчтөр судалгачлаа. За ковидын хулгай бидний бүгдийг одоо гэрч цоожилж байгаа хулгай хийсэн байсан. Одоо 60 их 80 гэж ярьж шүү дээ бүр. Бас нүүрсний хулгай гараад ирсэн. Ийм том хулгаанууд өнөөдөр ерөөсөө шийдэгдэггүй. Эдгээр худлаа нийгэм сенсац болгож гарч ирээл тавиал. Тэгэл асуудлыг ингээд замхруулаад алга болгодог. Аль нэг фракцаар нухчин дарахын тулд энэ хэрэгүүдийг гаргаж ирдэг. Энэ нь одоо бүр ерөөсөө нийгэмд ойлгомжтой болсон хүмүүс хараад уншдаг болсон шүү дээ. Одоо тэгээ хин хинтэйгээ байлдах гээд байгаа. Энэ том хулгаанаас ч болоод ард түмний нуруунд дээр асар том ачаа үүрлцсэн. Энэ ачааг чи ард түмэнд дийлэхэ болчихлоо шүү дээ. Одоо энэ жүжигээ одоо болоо. Хин хинтэйгээ тэмцэх гээд байгаа юм бэ? Одоо өнөөдөр хулгайтай тэмцэх гээд байгаа тэгээ зандан шитэр. Сүүлийн 10 гаруй жил засгийн газрын хэрэглэх газрын дарга, их хурлын дарга, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж ирсэн шүү дээ. Гівгүй тэнгэрээс буугаад ирсэн юм шиг юм яриад байгаа. Одоо тэр засгийн газарт нь ажиллаж байгаа сайдууд 10 гаруй жил одоо тэгэл энэ салбараа өдөртөөл явж байгаа усуд шүү дээ. Засаг дамжаал явдаг. Тэгэхээр ингээ хулгайтай тэмцэнэ гэдэг ингээд ийм яриад. Ард түмний одоо толгоон дээр баач хийгээл худлууны юм яриад тархитаал ингээл явдаг шүү дээ. Тэгээ энэ хулгаанаас ч болоод одоо өнөөдөр иргэд яаж байна? Багш нар нь ажиллаа хийсэн, хүүхдүүд нь сургууль байхгүй. Одоо эмчнэр ажиллаа хийх гэж байна. Шатгуун бензин байхгүй, өдөр шөнөгүй ойчрлоод, дугаарлаад. Иймэрхүү байдалтай байна. Их хурл нь хурлаж чадхаа болцсон. Шийдэх асуудал байхгүй. Одоо арчсан намаар өдөрдүүлээд ингээ Монгол төрийг үнэхээр одоо сүрүүлж штэ. Энэ зүгээр л намын даргынх нь зодон штэ. Тийм учраас одоо энэ 15-нд Монгол Ардын нам их хурлаа хийх гэж байгаа юм бил. Тэгээ одоо намын даргаа сонгоно гэдэг. Үгүй. Монгол Ардын намаа тараах тухай энэ хурал дээр хилцэх ёстой, ярих ёстой байхгүй. Тэр олон мянган төлөөлөгчд ирж байгаа юм гэсэн. Энэ хулгайч нартайгаа яаж тэмцэх юм? Яаж энэ Монгол Ардын намыг тарааж ард түмнийг зовлонгоос нь салах вэ гэдгээ ярих ёстой байхгүй. Тэрс дахиад нэг хин нэгэн хулгайчаа сонгох тухай ярих тухай ойлголт байхгүй. Тийм учраас Монгол Ардын намын бас энэ төлөөлөгчнөрд, их хурлын төлөөлөгчнөрт бас энийг уриалж байгаа. Нэгт. За хоёрт бол энэ манай намын зарим нэг гишүүд энэ Монгол Ардын намын даргын зодоонд нь оролцчихсон. Тэр нэг сайн имгэнлээ, тэр нэг хулгайч имгэнлээ. Гэхдээ нэг талд нь ороод, хөөрөөд, бүксээ алгадаж гүгээд ингээ яваад байгаа. Энд нь бүр одоо тэр жагсаалтаар орсон гişүүд хүртэл тавьчих яваа шүү дээ. Тэгээ тэрийг бол их гоё тайлбарлаж байгаа. Хулгайчийг устгах гэж байгаа барих гэж байгаа гэдэг. Их гоё тайлбар тавиад. Тийм байхгүй. Хулгайтай үнэхээр тэмцэх гээд байгаа юм бол Монгол Ардын намтаа тэмцэн шүү дээ. Хулгайч нар чинь тэнд л байгаа байхгүй юу? Сүүлийн 10 гаруй жил тасралтгүй хулгай хийсэн шүү дээ тэд нар. Сайн хулгайч, муу хулгайч гэж байхгүй. Бүгдээрээ хулгайч. Тийм учраас энэ Монгол Ардын нам татан буугдах ёстой гэж үзэж байгаа. Тэгээ сүүлд нь
нэг юм хэлэхэд энэ Монгол ардын намыг тараах асуудлыг чинь нөгөө нэг урд нь байсан ерөнхийлөгч нөгөө муу нэртэй луу данстай Батулга ерөнхийлөгч нь Монгол ардын намыг тараах асуудлыг ярьсан шүү дээ. Албан ёсоор гарч тавьсан шүү дээ. Тэгвэл өнөөдрийн ерөнхийлөгч хөрсөх одоо энэ асуудлыг гаргаж тавих хэрэгтэй. Одоо их хурлыг тараах тухай яриад эхэлж байгаа байхгүй юу? Манганы даргын зодооны асуудал чинь парламентын дархлааг үгүй хийх гэж шүү дээ. Арц намын дээр бол хатуу байр суурьтай байгаа. Парламентын засаглаа хамгаалж үлдэнэ. Ерөнхийлөгч гэсэн энэ байр суурин дээр байх болоо гэж бодож байгаа. Энэ арчлын хүчин чинь зүгээр нэг жирийн нэг жолоочийн хүүхэд өндөр ерөнхийлөгч чигээ явж байгаа шүү дээ. Энэ арчлын гавьяа шүү дээ. Энэ арчлын сайн тал шүү дээ. Тийм учраас ерөнхийлөгч гэсэн энэ байр суурин дээр байх бах. Их хурлыг тараахын орондор Монгол ардын намыг тараах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ энэ дээр одоо бид бүхэнтэй бас үзэл санаа нэг нөхдүүд маань нэг дээрээ гэж ингэж уриалж байгаа.